бүгдээрээ хай. Би хамгийн сүүлд 2 сард нэг влог хийсэн. За тэгээд тэр маань бас нэлээ сүүлд сайхан 4 сарын ихээр орсон. За тэгээд ер нь бол YouTube дээр бичлэг хийхээ болсон маань жоохон 3 сард амар завгүй байсан гээ. Тэгээд 3 сард айгүй завгүй байсан болохоор юм бичлэг хийх арай гэж тэгэл унтах нойроо арай гэж авсан болохоор ерөөс бичлэг хийж амжаагүй байхгүй юу. Тэгээд одооноос л яг нөгөө ажлууд дуусаад хичээлүүд гайгүй жигдрээд. Тэгээд дээрээс нь миний ингээ айгүй удаа хийх юмсан гэж бодож исэн зүйлс маань одоо ингээ хийх гээд эхлүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь юу вэ гэхээр би подкаст хийж эхлэж байгаа. Нэг найзтайгаа саяхан нэг найзтай болсон байхгүй юу. Би танилцаад тэгээд яг мэддгийн хувьд нэлээд дээрээс нэг жил нэлийн өмнөөс юм мэддэг байсан. Тэгээ саяхан Монголд ирээ. Тэгээ бид өөр уулзаад тэгээд ингээд хоёлаа подкаст хийх ингээд юутай одоо санаатай ч юм уу эсвэл ийм подкаст хийх тийм гоё ямар ч тач подкаст хийх ингээд хоёуланд нь ингээд подкаст хиймээр байгаа ингээд тийм сэтэл байгаа байхгүй юу. Тийм болохоор бид хоёр одоо подкаст хийж эхлэе гээд одоо ингээд бэлдэх явцдаа явж байна. За тэгээд бид хоёрын хамгийн ихний сэдэв болохоор яг номын одоо тэмдэглэл номын тухай ингээд байгаа байхгүй юу. За би хаваад ирээ заяа. За тэр нь ямар ном бэ гэхээр хамгийн эхлээд бид хоёрын хайрын 44 ингээд Тагта паблишинг гаргасан ийм орчуулж гаргасан ийм ном байгаамаа. За яагаад вэ гэхээр бид хоёр яг энэ номоор эхлээд анх танилцж ирсэн байхгүй юу. Бид хоёр ямар ч тач нөгөө нэг чаталдаг байхад яг энэ ном ингээд урддагдчихсэн. Тэгээд бид хоёрт амар их сэдв байсан. Гэхдээ ингээ хамгийн ихний дугаараа юугаар хийх вэ гэж бодож жагаад бид хоёр за хоёлаа ер нь ингээд энэ номоор хийя гэд би санал гаргаад тэгээд окей гэд хүлээж авсан байгаа. За тэгээд би нэг болохоор 2 жилийн өмнө нэг уншсан. Тэрнээс дахиад жилийн өмнө бас нэг уншсан. 2 удаа уншсан. Гэхдээ дахиад подкастнда зориулаад дахиад ингээ эхлүүлсэн явж байгаа. За тэгээд ер нь бол амар догтлж байна. Амар гоё юм. Тэгээд яа гэдэггүй бүр ингээд яг юу гэж хэлсэн мэдгүй ямар ч тач ингээ амар гоё юм. 3 сар ер нь ингээ миний хувьд жоохон хүнд сар байсан байхгүй юу? Амар завгүй. 3 сарч гэлтгөө одоо ингээ 4 сарын хагас хүртэл бас амар ингээд хүмүүс хоорондын харилцаа миний ингээд өөрийн маань байгаа байдал ер нь ингээд аюу хүнд байсан. Тэгээд аюух олон зүйлийг ингээд давж гарах одоо ингээд төвчих тийм хэрэг гарсан тийм ингээд сарууд байсан байхгүй юу? Тийм учраас жижигвэл тэгээд одоо л нэг гайгүй амьсгаа аваад ингээд тайван амьсгалаад ингээд ой олж ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор би YouTube-ийнхаа бичлэгийг одоо буцаа хийж эхлэе гэж бодсон. Тэгээд энэ 4 сарх гэх юм бол яг ингээд подкаст хийж эхэлж байгаа хамгийн ингээд анхны ч юм уу одоо ийм гоё юмыг одоо 2-3 жилийн дараа одоо ямар болцсон байхаа сайн мэдэхгүй. Гэхдээ ингээ эхлэн юм байсан шүү гэдгийг ингээ би баталгаа ч юм уу дурсамж ингээ болгоод үлдээх чийна. За нэг тиймэрхүү. Тэгээд өнөөдөр болохоор 4 сарын 16. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол би жоохон завгүй. Тэгээд гэтээ яг хуу ингээд ойрын үед хийж байгаа ингээд гоё юмнуудаа та нарт харуулнаа. За ингээд семестр болгоны төгсгөлд 1-4 дугаар курсынхны хийсэн бүтээлүүд ингээд үзэсгэлэн болж гардаг. За тэгээд энэ болохоор ингээд манай ангийнхны ер нь хөвчлэн бүтээлүүд байна. Тэгээд би та нарт хэдэн бүтээлүүдийг харуулъя. Дэм хөрхөн селфи иддэг гэсэн. Хамгийн сүүлийн шалгалтаа өгчхөөд яг явах гэсэн чинь миний нэг видео татуу байгааг мэдээд тэгээд би одоо хийгээд сууж байна. Одоо энэ хийж байгаа хичээл маань болохоор ингээд ийм фреймүүдийг ингэж нэг нэгээр нь зураад тэгээд зургийг нь аваад ингээд
бичлэг болгонгод хөдөлдөг юм бичил ахгүй юу. Тэгээд ингээд зин шалгалтын зураг би одоо ингээд зурж байна. Одоо энийгээ дуусчихвал ер нь ингээд энэ семестрт хийх юмнууд дуслаа. 2 цагийн дараа би одоо балет руу явж орно. Тэгээд хийх юм байхгүй байсан болохоор асыг харагчин дээр сууж байна. Хүмүүс бүр галзуу болгон дээр амар хоочлаад байна. Би л аваад. Хэнгэ дээр гараад ирч амар гоё салхитай. Грэм халуун өдөр юм. За сая хэрэгтэй төтэйгэн хамт Номын Баяр явчаад тэний ганц 2 ном аваад ирлээ. Эрэгтэйдүүдээ ийм хөөрхөн ном авч өгсөн. Энэ болохоор нөгөө нэг юу яаж байгаа юм бэлээ. Хөөрхөн Монгол Баатартай ийм комик ном гарч байгаа юм бэлээ. Айгүй хөөрхөн. Тэгээд би харуулъя. Ийм хөөрхөн цуврал комик гарч байгаа юм бэлээ. За тэгээд энэ болохоор хамгийн ихний дугаар нь гэсэн. Удахгүй 2 дугаар дугаар нь гарна гэсэн. Энийг манай эрэгтэй дүү сонирхоод авсан. Тэгээд бас энийг бас манай эрэгтэй дүү авсан. Амар заяагийн номнууд ер нь хүүхдүүд аяг уншдаг юм лээ. Тэгээд энэ гарчигнууд амар хөөрхөн юм нэртэй. Яг 10 жилд ингээд тохиолддог ийм хөөрхөн юмнуудыг ингээд оруулсан. Ийм хөөрхөн 2 ном эрэгтэй дүү маань авсан. Тэгээд эмэгтэй дүүдээ болохоор ийм ном авсан. Энийг Nepco Kids-ээс авсан. Зураг нь бас ийм хөөрхөн, ийм жижигхэн. Ийм жижигхэн хөөрхөн маш хамнуудтай болохоор яг манай эмэгтэй дүүгийн сонирхол болохоор ингээд авч өгсөн. За тэгээд энийг болохоор ихчтэй авсан. Ихчтэй явуулна. Миний хайжсэн ном байгаагүй. Энэ жил улбар паблишинг ерөөсөө гарахгүй гэдгийгсэн. Миний хайжсэн ном ерөөсөө байхгүйсэн учраас би ийм хөөрхөн 3 стикер авсан. Токигаас. Энийг артаа ийм хөөрхөн. За нэг иймэрхүү өнгөрслөө дөө өнөөдөр. Хүү игцэн биш тийм. Ийм хөөрхөн лууж яхад нь хүү игцэн биш. Тийм үү. Гоё нөө. Нам таалагдаж байна уу? Таалагдаж байна. Эхлээ шүү. Одоо шаш. Хөөрхөн бүтээлч жаалуу цэцэрлэг зүр тавьтэр. Ойрын үед гэх юм болвол 8 сард нэрээ би Солонгос явах гэж байгаа. Оюутан солилцоогоор явах гэж байгаа. Тэгээд одоо болохоор ингээд Солонгосын хэллээ хийгээд эхэлсэн. Солонгосын хэллээ хийгээд эхэлсэн чи ер нь л мартцсан байна. Тэгэнгүүт ер нь жоохон давцсан дээр юм байна гэж бодоод дахиад хийж эхэлж байгаа. За тэгээд энэ жил нэрээ скаутуудын Жембрэ гээд арга хэмжээ энэ зам болж байгаа. Жембрэ нь болохоор 4 жилд нэг удаа болдог. Ер нь ингээд Монгол даяар байгаа бүх ингээд аймагудаас ингээ оролцогчдод ирээд аль нэг аймагтаа ингээ цуглаад гоё өртөөжилсэн ингээд үйл ажиллагаа гэдэг айгүй тийм гоё хөтөлбөртэй тийм юм 4 жилдээ нэг болдог. Тэгээд энэ зам ингээд болж байгаа. Тэгээ би болохоор Жембрэгийн зохион байгуулах хороонд нь ажиллахаар болж байгаа. За нэг тиймэрхүү цайнаас хамтай л байна да. Өөр гэх юм бол сайхан Номын Баяр болсон. Номын Баяраар явж ном авсан. Ном чийдээ би тийм Номын Баяраар явж гоё ном авсан. Тэгээд өнөөдөр би нөгөө яриад байсан подкаста өчигдөр найзтайгаа хамт хамгийн ихний туршилтын дугаараа битээр бичиж үзсэн. Яг ингээд эхэлсэн чинь дөнгөж эхэлж явах үед ер нь айгүй эвгүй байсан. Битээр хоёлаа бие барайл ингээл
нэг амар ярьж чадахгүй сандарч мандраа. Тэгээд тэгсэн чинь сүүлдээ айгүй гоё болоод тэгээ ямар тааш туршилтын дугаар маань дууссан харж агаад хяад бичгээр байвал бичнэ. Хэрвээ болж ахын бол шууд бид хоёр тэрийг цацна гэж бодож байгаа. За ер нь сүүлийн үед миний сонин нэг тиймэрхүү тэгээд өнөөдрөөс эхлээд ер нь влого бичээд явна гэдгийг амлаж байна. За би сая нүрээ бодчихлаа. Тэгээд бас хоол хийчлээ. Одоо газ идчихэд гарах хэрэгтэй. Гадаа бүр амар бороо орж байна. Амар нь ч юм. Зөөр өглөө жоохон шиврээдсэн баггүй. Тэ намайг хараад гайг болчих гэсэн чинь бүр их ороод байна. Гадаа амар гоё юм. Сүүлийн үед миний хоолны махан амар хатуу болоод байгаа юм. Тэсээ хоолоо идчихлээ одоо. Мобилтэд гарнаа. За өнөөдөр болохоор нэг хүнтэй уулзчаад солонгос хэлээ хийх учраас солонгос хэлийнхаа номыг тэгээд орой балеттэй учраас балетны хавцыг тэгээд финал хуурай сэлтдэг мэдээж цэнгэлэгч тэгээд хамгийн сүүлд нь чихвч. За ингэж болж байгаа юм да. Гадаа өстой гоё юм аа. Та нарт энэ борооны өрнөр өнөртөж байна уу? За би сая нөгөө хүнтэйгээ уулзчаад тэгээд жоох хичээлээж аваад балетэн дээрээ орж ирлээ. Одоо 30 минутын дараа балет эхэлнэ. Би та нарт балетийнхаа татвархыг харуулъя. Эндээ ийм хөөрхөн ингээ хувцас бас ингээ зардаг ирээд авч болдог. Энэ болохоор ингээ жоох хөөхтэй хувцас. Энэ чи шиг мишг триконууд байдаг. Тэгээд нэг иймэрхүү. Нийвс яа их том. Болдог бол нөө хашин шиг дээр гардаг шиг аваад тавьчихгүй юу тийм. За би одоо ингээд хувцас ялаад балетэнд орлоо. Тэгээ өнөөдөр болохоор хичээд нэг ачаанд хэдэн юм явуулах хэрэгтэй. Тэгээд тэднэрээ авахаар явж байна. Би хичдээ өгөх юмнуудаа авсан. Одоо хүнд нь өргөж өгөхгүй явж. За би маргааш айгүй хөөрхөн нэг тийм сургалтанд суuna. Яг үндэ юун цухаа сайн мэдэхгүй байгаа. Амартаж нэг тийм MBTI тестийн талаарх нэг тийм сургалт гэсэн баха. Тэгээд маргааш нэг тиймэрхүү сургалтанд яваад өдөржин юм болох юм билээ. Тэгэл тэрэндээ сайхан суугаад оройн харж унтандаа. Одоо ер нь хичээл амрах төхөөд нэг амар эрт хичээл орохоо болцсон чинь оройн унтахаа болоод оройн унтахаа болсон чинь өглөөс ирж таалцсан л. Өглөө 8:40 хичээлд бүр тэгэл 6-аад босоод явдаг байсан. Одоо бол маргааш 11-ийн үйл ажиллагаанд яаж явна л гэж бодож байна. Тэгтээ гайгүй баха. За өглөөний цайнд өрөмтэй бариантай таалах тэгээд гойролтой сүтээ цай. Хамгийн гол чинь сүтээ цай сайгаар удаа.
Сүтэцээ сахар урьдаар авдаг гэдэг видео байна. Гурилаа хийгээд, масл хийгээд, сүтэ цай хийгээд, сахар жоох юм. Сара цайгаа. Орж ирнэ. Гал унтраах ажлууд, заа гээд авсан ажлуудаа жигсааж биччихээ тэрэн дотроо бид нэр өөрсдөө санаа зовоод эсвэл тархин дотроо эргэлдүүлээд санаа зовоод байж болохгүй нэ. Бага гэрс өөрчлөлтийг хүсэх, иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах, хүүхдүүдэд бас ингэж бодлоо. Энэ одоо ингээд зөв сайхны төлөө өөртөө хаалт хийдэг байгаа. Чи юу юм бэ нэ? Одоо миний нөө ур чадварууд, миний амьдралын туршлага надад хэрэгтэй юм да. Би бол өөрөө За 15 секунд. Скамны юм шиг бодлоо өөрөө болж байна. би бол нэгээр Би бол ингээд юм өөрөө юм бас ингээд юм туршиж үзэх хичээдэг. Тэгэхээр би ингээд ичээс хамгийн юм өөр өдөрснүүдийг аваад